дэмжиж байгаа. Дэмжих шаардлага юунаас болсон бэ гэвэл орон нутгийн сонгуулийн явагдахын өмнө үндсэн хуулийн цэцээр энэ хууль үндсэн хууль зөрчсөн байна гэдэг заалтаар хүчингү болоод тэгэхээр тэр цэцээр байсан протокол болон сонгуулийн ерөнхий ороноос ирсэн саналаар энэ хуулийг эхнээсээ Монгол улсын сонгуулийн ерөнхий ороо дэмжихгүй гэдгийг хэлж байсан. Угаасаа энэ зөрчилтэй байна гэдэг байна. Үндсэн хуулийн цэцээр очиж унтсан юм аа. Төрийн байгуулалтын байнгын хорооноос тэрийг хариуцах гишүүнээр нь миний вийг томилоод ингээд энэ сонгуулийн тухай хуулийг бас уншсан юм аа. Дээрэс нь бас манай энэ олон сонгогдсон бас ахмад гишүүд одоо энэ дурсамжаа ярьж ирээдүг баллахаа болоо нэгдүгээр. 92 оны өөрсдийн чинь баталсан 25 жилийн өмнө баталсан энэ хуулийн дээр байгаа үг үсэг таслал чинь байрлал нь өөрчлөгдөөд энэ сонгуулийн олон удаагийн хуульд ороод ирснийг энэ сонгуулийн хууль дээр салгаж нэгтгэсэн байна. Энэ чуулганы тагимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэхээр л сансар нисэх юм яриад байгаа юм. Ядаж сансрынхаа бааз станцаа барил та. Тэгэл 50 ДВМ-ийг дуудаал өнгөрсөн хүмүүсийн нэрийг дуудаал бие даагч байсан гэл уламжлалын нэгдсэн намаас сонгогчсэн Дашвалбар гэдэг хүнийг та нар намынх нь институцийн хувьд ярих хэрэгтэй шүү дээ. Өөрсдийнхөө юмыг зөвдөх болохоор хаа хамаагүй жишээ татгаа болмоор байна. Улс төр дээрээс нь энэ намын тоглоом, намын дүрм. Манай намын дүрмд энэ намаас гарахаар бол өргөдлийн анхан шатны байгууллагад өгөөд гарддаг юм дүрмтэй. Сая засагдсан сүүлийн үед. Бусад намынхын дүрмээ хэрэгжүүлдэг. Олон жилийн өмнө сонсчлээс ах нэр өгнөө сонсчлээс. Намынхаа дүрмийг сайжруулахаас болж Монголын төр замхарч ийна гэсэн шүү дээ. Энэ дээр аль аль улс төрийн намуудад дүгнэлтээ хийлдэг. Ганцхан бийгээл хамаатах болохоор бид нар ах トゥ намынхын шүү гэлээдэг. Тийм бол тэр намынхаа дүрм боловсон хүчиндээ анхаарал та. Дээр нь тэгээд нэг тэмцэгч дүр хэсэгч Монголыг аврах үе өнгөрсөө. Нэгдэж, урагшилж, уншиж, судалж явмаар байна. 92 онд батлагдсан хууль чинь Монгол улсын төрийн хэлээр их хэлээр маань бичигдсэн. Ямар ч боловсролтойгоо хараад уншаад цэг таслыг ойлгочихор л хуулиуд шүү дээ. Олон дээд сургууль төгссөн, олон сайд байсан хүмүүс яагаад энийг ингэж өөр тайлбарлаад байдгийг. Энэ дээр би бол энэ дээр бүгдээ дүгнэлт хийя. Алийн болгон ингэж өнгөрсөн юмыг гой зөвтгөж ярьж ирээдүг баллах юм. Сая ярьж шít. Өмнө нь батлагдсан энэ хууль чинь 3 шатны сонгуулийн бол хоёрт нь ялчаа та нар нэг дээр нь ялахгүй гэдэг юм уу гэж. Дандаа яахаараа юмны ард хүн бодох ёстой. Тийм бол хүнээ бодохгүй яасан юм. Тэгэл ард түмэн чинь хямарч ин ард түмэн болох байлаа. Сонгуулиас болж ард түмнийг талцуулж ийн л гэдэг байгаа шүү дээ. Талцуулж ясан хүмүүс нас энэ дотор сууж л байгаа шүү дээ. Одоо ч бас талцуулах гал уриалан дуудал байна. Ёс зүйтэй байя. Хэлэх үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдэг бити ирдээ. Хариуцлагаа хүлээн. 4 жилийн дараа сонгуул болгоноор хэлсэн үгэндээ бүгд хариуцлага хүлээгээд олонх нь олон цөөнх нь болоод ирсэн баг. Тийм учраас энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуул Монголын шинэ үеийн төлөө, Монголын шинэ төрийн төлөө, Монгол урагшаа байхын төлөө энэ сонгуул институцаараас халах ёстой. Ийм учраас энэ сонгуулийг цөөнх болчоод алдсан хүн 15-таа боловч бодит байдал дээр бид урагшаа явах хөгжлийн шинэ Монголын төлөө сонгуульт байх учраас энийг дэмжиж байна. Тэгээд дурсамжаараа амьдрахгүй, зорилгоороо амьдрацгаая. Баярлалаа. За. Гишүүд үг хэлж дууслаа. За одоо санал хураах нь байна шүү гишүүд.